Сонсголын тав хугацаа за ер нь нэр дэвшигчдийн нээлттэй одоо зарласан гэж байна. За нээлттэй зарласан нэрийдлийн дор яг хэр олон нийтэд хүрсэн бэ гэдэг асуудлыг бас бид нар хүндэх ёстой юм шиг. Сонсголын тав хугацааг одоо энэ парламент CGM-эн дээр байрлуулсан Улсын хурлын цахим хуудас CGM-эн, Соронз News CGM-эн, Шогч CGM-эн, UBN CGM-эн, Улс төрч CGM-эн, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио, TV25 телевизүүдээр 14 хоногийн хугацаанд давтамжтай хүргэсэн гэж байгаа. За одоо ийм мэрэгжлийн салбар буюу санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөл одоо энд оролцох мэрэгжлийн хүмүүсийг бид нар бүртгэхдээ арай жоох мэрэгжлийн баймаар байна. Орчин үеийн одоо LinkedIn ч юм уу те нэг энэ бүртгэх гишүүдийнхаа оролцуулах байдлаа нээлттэй гэдэг томьёолол илүү өөрөөр одоо цаашид хандаач гэж хүсмээр байна. Ингэснээр яг бидний хүсэж байгаа үнэхээр бид нар улсынхаа шилдэг боловсон хүчинг энэ шаардлагатай газар байршуулж чадж гинүү гэдэг асуултанд ийм байдлаар хариулах болов уу гэж бодож байна. За мөн өнөөдрийн энэ хяналтын зөвлөлд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид одоо асуулт санал хамт явж байгаа учраас би нэг зүйлийг онцгойлон хэлье. За ер нь энэ ББСБ болон даатгалын энэ хамаарал бүхий асуудлуудыг л хүмүүс онцолж штэ тийм. Тэгэхээр зөвхөн энэ ББСБ даатгалын хамаарал гэхгүй та бүхэн одоо өнөөдөр өмнө сая орон тооны бус гишүүдээр нэг нь одоо шууд хэллээ шүү дээ. Би ийм хамааралтай учраас одоо хурал цаашдаа орохгүй гэдэг шиг энийг нэлээд ил тод нээлттэй тавьмаар байна. Хяналтын гишүүд та бүхэн одоо биднийг төлөөлөөд болон олон нийтийг төлөөлөөд санхүүгийн зохицуулах хорооны маш том цар хүрээн дээр одоо хяналт тавьж байгаа энэ ББСБ-гээр мөнгө хүлдэг асуудал төрийн ямар нэгэн сангаас мөнгө аваад цаашаа зээлдэг энэ одоо онлайнгийн асуудал дээр нэлээд хяналт тавих дээр анхаараач гэж хүсмээр байна.